Сайн уу? Ана байна. Мөнгө өдөртөө цувралынхаа ээлжид видеогоор мэдчилж байна. Тэгэхээр энэ удаагийн видеогоор миний хувийн санхүүгийн хувьд өнгөрсөн 6 дугаар сар ямар сар байсныг дүгнэн хуваалцах гэж байна. Тэгэхээр өнгөрсөн сарын гүйцэтгэлийнхаа үзүүлэлтийг аль хэдийн бас бичиж авчихсан байгаа. 6 дугаар сарын хувьд миний нийт мөнгө уурсгалд эзэлсэн хувь хэмжээг наваад үзэх юм бол 44.95%-ийг хувийн хэрэглээ, 19.84%-ийг татвар шимтгэл, хоол хүнсний зардал 15.85%-ийг, чөлөө цаг 799%-ийг, тээвэр шуудан харилцаа холбооны зардал 344%-ийг, за эрүүл мэнд 253%, боловсрол 128%, гэр ахуйн зардлууд 113%-ийг, аялал бараг хагас хувийг, зарим бусад зардлууд 2.5%-ийг тус бүрдүүлж исэн үзүүлэлттэй байжээ. Өнгөрсөн сарын тухайд миний хувийн хэрэглээний хэмжээ бол огцом өсөөд бол ороод ирснийг бол анзаарч байгаа бах. Ер нь яг хувьдаа нэлээд их юм худалдаа авалтууд бол хийсэн. Энэ дотор яг энэ жилийн 2024 онд хувийн санхүүгээ мөшөж байгаа ангилал дундаа бол би хувийн хэрэглээг нэлээд тэлж өгсөн байхгүй юу. Ер нь жишээ нь ах үе гоо сайхан бьюти хүртлийн дотор олоороо явж гин, хувцас хэрэглэл орчиж гин, техник технологи хүртэл бас ороо явчихж байгаа гэх юм уу. Үндсэндээ энэ сувг дээр ашиглаж байгаа зүйлсүүд ч гэсэндээ сувгийн контент бүтээлэг дээр ашиглаж байгаа зүйлсүүд ч гэсэндээ энэ рүү ороо явчихж байгаа учраас 6 дугаар сард хийсэн нэлээд хэд хэдэн худалдаа авалт нэлээд хийдэж байна. Нэг 2 худалдаа авалт байгаа. Худалдаа авалтынхаа улмаас гэх юм уу хувийн хэрэглээний зардал бол нийт дүнгээр өсөд ирчихсэн учраас нийт зардалд эзэж байгаа хувь хэмжээ нь ч гэсэндээ бараг талыг бүрдүүлэхээр болоод бол ороод ирж байгаа юм. Харин үлзий хэсгийн ямар тач хадгаламжуугаа илүүтэйг оруулсан. Өмнө нь бол би яг хөрөнгө оруулалт руу нэлээд их юм худалдаа хөрөнгө оруулалт руу юм хөрөнгө оруулах байхтаа гэж бодож исэн гэсэндээ энэ удаад бол арай өөр байна. 6 сарын сүүлээр нэг хүрсэн нэг дүгнэлт нь бол яг цаашдаа яг юм хоримтлуулж байгаа мөнгийг бас илүүтэй яг хөрөнгө болгох, бит хөрөнгө болгох руугаа илүүтэй анхаарай даа гэж бол бодсон. Ер нь сүүлийн 1 жил гаруй туршид бол би яг юм зорилттой юмны хуримтлал хийж байгаа байхгүй юу. Магадгүй одоо тэр хуримтлалыг ашиглах яг юм бит хөрөнгө болгох цаг нь бол нэлээд ойртож байгаа юм байна да гэж бол бодлоо л да. Тэгэхээр 6 дугаар сарын тухайд бол миний хувьд хамгийн сүүлийн дүү бүх амьдралын сүүлийн биш байх л та. Гэхдээ нэг хэзээ хугацаанд сүүлийн дүү нэлээд ийм хувийн хэрэглээний нийт дүн гэсэндээ өндөр жоох юм миний хувьд тансаг байхыг сүүлийн сар байсан болов уу гэж бодож байна. Яванда хуримтлалыг нэлээд хийм үл хөдлөх рүү ч юм уу нэг бит хөрөнгө рүү болоод эхлэхээр яг юм дагаад яг бүсээ нэлээд чангалах шаардлага бол үүсэх байхаа гэж бодож байна. 7 дугаар сараас эхлээд аль болох. Тэгэхээр 6 дугаар сарын хувьд бол ийм сүүлийн саруудынхтай нэлээд төстэй юм дүр зураг хувийн хэрэглэнээс бусад нь байсан бол бусад дараагийн сарууд дээр бол нэлээд ийм ялгаатай дүр зураг бас гарч ирэх байхаа гэж бодож байна л да. Ялангуяа гэр ахуйн зардал жишээ 113% байгаа нь бол огцон бас хувь хэмжээний хувьд ч нэлээд өсөд ороод ирэх байхаа гэж таамаглаж байна. Яванда moving forward 2024 оныг дуустал үргэлжлэх байх 2025 он руу ч гэсэн энэ бас нэлээд орох байх та гэсэн таамаг бол төрөөд байна. За энэ видеог бас short and sweet хэдүүлээ мөнгө өдрийн зургийн их урт сунгуулад байдаггүй. Та нарын хувьд 6 дугаар сар чинь ямар сар байсан бэ? Оны эхний хагасыг ер нь яаж дуусгав? Оны 2 дугаар хагасыг бол хагасад юу төлөвлөж байна? Магадгүй миний саний шиг ийм өөр төлөвлөлт за нэг ийм санхүүгийн зорилгын хувьд жоохон өөрчлөлт ч юм уу ер нь гарахаар байгаа юу? Хуалцах юм бол дотлын коммент хэсгийг ашиглаарай. Мөн Instagram дээр бас мөнгө өдрийн зурлын үргэлжлэл болсон контентууд ч гэсэн бас байдаг байгаа шүү. Хамт байсан баярлалаа. Дараагийн видеогоор тун утгагүй эргээд уулзъя. Bye.